창가다 사이 эзэн бурхандаа бурхан бол сайн юм аа. Амен. Та өөрийн хамаараа хэлэхгүй юу? Бурхан бол сайн гэж. Амен. Өнөөдөр хамтдаа суудалдаа сууцгаая. Өнөөдөр ирсэн хүн бүрт баярлалаа. Амралтын өдөр зарим хүмүүсийн хувьд ажилтаа байсан баг. Гэхдээ бурханд итгэе. Би бурханд итгэж байгаа итгэл үнэмшлээрээ эзэнтэй уулзъя, эзний үг сургаалаас сонсъё. Түүнд хандаж амьдралаа даатгаж, би сэтгэл сүнсээ даатгаж залбирая гэж ирсэн хүн болгонд маш их баярлалаа. Та хажууд сууж байгаа баруун зүүн гарчин байгаа хүнд өнөөдөр хамт байгаадаа баяртай байна гэж хэлэхгүй юу? Тэ. Одоо удахгүй мэндэлсний баяр болох гэж байна. Мэндэлсний баяраар маш их үйлчлэлүүд, бүсүүд одоо үйлчлэлүүдээр нэмэгддэг. Тэрний нэг жишээ бол сая мэдээгээр гарсан мянган бэлгийн аян гэж тийм. Энэ 21-р жилдээ явагдаж байгаа мянган бэлгийн аян. Та нар магадгүй зарим нь урд нь сонсоогүй шинээр ирсэн хүмүүсийн хувьд бол сайн ойлгоогүй зүйл байж магадгүй. Гэхдээ энэ бэлгээр дамжуулж бид нар хүүхдүүдийг өрөөдөг. Гэхдээ зүгээр харагцсан хүүхд болгоно өрөөх одоо тийм агуулгатай биш. Хотын төвөөс алслагдсан хороо гудамжинд амьдардаг хүүхдүүд эсвэл түлээ нүүрс одоо тог захилгаанаар тасалддаг, гал алддаг, хоол хүнс муутай бид нар мэдэн штэ зорилтод бүлгийнхэн гэ тэ зорилтод бүлгийнхэн мөн одоо хагас болон бүтэн өнчин хүүхдүүд байна. Яг 12 сард болохоор энэ хүдний улирлаас шалтгаалж болж хүүхдүүд бас их гэмтэж, бэрттэйг халтарч ундаг, гулгаж байгаад одоо өөрийгөө гэмтээдэг ч юм уу. Зам тээврийн одоо янз бүрийн осол аваарт ордог ч юм уу. Эсвэл одоо айлууд нөгөө гэрээ дулаан байлгах гад халааж орхисноос болоод хүүхдүүд тэнд нөртдөг байхгүй. Тэгээ ийм хүүхдүүд бид нар мэднэ л дээ. Бид нар энийг 20 жил хийж байгаа учраас нөгөө түлэнхийн төвөөр гимтлийн имлэгэр ч гэдэг юм уу. Тэгээ ийм газруудаар байж идэг. Тэр айл болох тэр зорилтод бүлгийн хүүхдүүдэд айл болох эзнийг олж бид нар энэ бэлгээ хүргэхийг зорддог юм аа. Тэгээ энэ аян маань 12 сар гарчлаа. Одоо энэ аянд бид нар оролцол үлдэж байна. Тэгээ амьд өгч шуулган одоо 100 итгэгчтэй, мянган одоо гишүүдтэй гэж бид нар үзэх юм бол нэг хүн амьд өгч шуулганы нэг итгэгч гишүүн нэг бэлгээр оролцоход л бид нар мянган хүүхдийг баярлуулж чадах байхгүй. Амаа тэгээ таныг урайлж тэгээ энийг бид нар анх удаа хийж байгаа юм биш. Бидний бас итгэл үйлсээр харагдаж явах хэрэгтэй. Амен. Тэгээд та бас оролцоорой, бодож үзээрэй, гэр бүлтэйгээ ярилцаарай, залбираарай. Бүгдээрээ 100 хүүхдүүдийг, мянган хүүхдүүдийг Христийн хайраар хайрлаж, үүнийг бодтойгоор харуулцгаая. Амен. Бүгдээрээ бурхандаа алдрын алгаж ашиг өргөе. Энэ болгон эзний нэгүсэл юм аа. Амен. За тэгээд өнөөдөр бурхны үг хуваалцах надад их богинохон цаг байгаа юм шиг санагдчихээн. Тэгээд би цаг алдахгүйгээр та нарт эзний үгнээс уншиж өгмөр байна. Та маш анхааралтай сонсоорой. Би танаас одоо өсөмжлөн гуйж байна. Та анхааралтай сонсоорой. Гэхдээ би ойрын харааныхаа жилийг бас л өнгөрсөн ям гараг шиг өрөөндөө уучлаарай. Жохон удаан унших байх заа юу. Удаан мөртлөө их нухацтай. Гэхдээ яарч уншнаа. За энэ ойрын тэгэл нэг юмны хармаанд хийчихэл. Тэгэл өөр юм ингээд солиод өмсөхдөө мартчихад тах юм. Одоо эндээс нэг юм харааны шил зүүдэг юм уу яа тий. Одоо манай болдоо ах бид нар бол ойрын харааны шилгүү бол харахаа байсан шүү дээ. Та хажууд хандаа хэлдэ. Энэ хүн ойрын харааны шилгүүгээр харахгүй гэж шүү дээ. Байгалийн юм да тий мараалын машин хүртэл мараалын хэлгэдэлд ордог үстэй. Тий. Тэгэхээр чи би одоо хаагуур нь явах вэ? За, Лук номын 17 би өнөөдөр та бүхэнд нэлээд урт ишлэл нэг бүлгийг уншиж өгмөр. Нэг бүлэг биш дид бүлгийг уншиж өгмөр байна. За та өөр анхааралтай хараад би бас ганц нэг үг хэсгэн дээр алдаж магадгүй. Гэхдээ одоо агуулга нь бол тэгж ойлгомжтой. Бидний мэддэг бурхны үг сургаал байгаа. Лук 17-гийн 20 дугаар ишлэлээс би та бүхэнд уншиж өгье. Бурхны хаанчлал хизээ ирэхийг асуусан фарисеучудад тэр хариулахдаа Бурхны хаанчлал ажиглах тууцаар ирэхгүй. Хинч хараач тэнд байна гэж юм уу? Эсвэл хараач энд байна гэж хэлэхгүй. Харагтун. Бурхны хаанчлал нь та нарын дунд байна гэв. Тэр шав нартаа хүний хүүгийн өдрүүдийн нэгийг нь ч гэсэн та нар үзхийг хүсэх тийм өдрүүд ирэх боловч та нар үзэхгүй. Тэд та нарт хараач тэнд, хараач энд гих болно. Бүү юу? Тэдний хойноос бүү гүйцгээ. Аянг Тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл гялсхийн цахилах адил хүний хүү өөрийн өдөртөө тийм байх болно.
Харин эхлээд тэр их зовлон идэх ёстой бөгөөд энэ үеийнхэнд ад үзэгдэнэ. Ноагийн өдрүүдэд ямар байсанчлан хүний хүүгийн өдрүүд ч мөн тийхүү байх болно. Ноаг бүхээгт орох өдрийг хүртэл хүмүүс идэж, ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байлаа. Тэгтэл үер буун тэднийг бүгдийг нь хөнөөв. Лотын өдрүүдэд ч мөн ийм юм болсон. Тэд идэж, ууцгааж, худалдаж, худалдан авч, тариалж, барьж, байгуулцгааж байлаа. Харин Лотыг Содомоос гарах өдөр Тэнгэрээс гал хүүхэр бууж тэднийг бүгдийг нь хөнөөв. Хүний хүү илчлэгдэх өдөр ч мөн тийм байх болно. Тэр өдөр дээвэр дээр байгаа нь гэр доторх эд хөрөнгөө авахаар доош бүв бууг. Үүнчлэн талбайд байгаа нь бүв буцаг. Лотын эхнэрийг санагтун. Хэн амиа хадгалахыг хичээн тэр түүнийгээ алдна. Хэн амиа алдна тэр түүнийгээ хадгална. Би та нарт хэлье. Тэр шөнө нэг оронд байх хоёр хүний нэгийг нь авч нөгөөг нь үлдээнэ. Нэг дор буудаа таримдагч хоёр эмэгтэй нэгийг нь авч нөгөөг нь үлдээнэ. Талбайд байх хоёр эрийн нэгийг нь авч нөгөөг нь үлдээнэ гэв. Тэд түнд эзэн хаана гэхэд тэр Сиг хаан байна, тэнд тас цуглана гэжээ гэсэн. Амен. За бүгдээрээ сая Бурхны үг сонслоо. За зарим нэг ойлгомжгүй, магадгүй за яг юуны тухай хэлээд байгаа юм бол би эндээс юу хүлээж авах ёстой юм бол надад хандаж, тийм үү? Эсвэл биднэрт хандаж энэ яг юуг илэрхийлсэн ийм одоо текст юм болоо гэж бодож байгаа. Тэгээ бүгд яг одоо энэ талаар ярилцъя. За фарисеучуд, израильчууд Есүс Христээс асууж байна. Энэ хүмүүс дандаа л Есүс хаана байна? Тэнд очиж одоо байдалд оруулах гэж, тийм ээ. Тэнд очиж одоо Есүсийг мадлах гэж гэдэг юм уу? Ямар нэгэн байдлаар одоо иймэрхүү хандлагаар Есүсийн араас хөөцөлддөг тэр бүлэг хүмүүсийн нэг хэсэг нь фарисеучуд байсан. Тэгээ фарисеучуд хурж ирээд одоо хаанчлал хизээ тогтох тухай. Израильд хаанчлал. Ер нь фарисеучуд ч биш те дагалдагч нар нь хүртэл энэ талаар асуугаад л байдаг байсан. Хаанчлал хизээ тогтох юм бэ? Өөрөөр хэлбэл биднийг удирдах тэр хаан бодтойгоор хизээ ирж хаан судалдаа залрах вэ гэдэг тухай. Фарисеучуудын одоо хэлээд байгаа зүйл нь энэ илүү их тийм харагдах байдлыг шаарддаг байгаа байхгүй юу? Харагдах байдлыг. Ромын засаглалыг, Ромын эзэн хааныг унгаасан тийм илүү хүчрхэг хаан Израильд гарч ирж израильчуудыг удирдах, израильчуудыг аврах, хамгаалах ийм хааны тухай асуугаад байна. Энэ анхны яриа биш. Израильчуудын хувьд бол анхны удаа энэ шинэ гэрээнд Есүс Христээс одоо асууж байгаа энэ яриа биш. Хэрвээ та санаж байгаа бол 1-р Самуэль номын 8-р бүлэг дээр израильчууд Самуэлээс хаан шаардсан байдаг. Бүгд хаан шаардах гэж хэлэхгүй юу? Хааныг шаардсан. Өөрөөр хэлбэл тэд нар хурж ирээд яг Самуэль Бурхнаар туслагдсан, Бурхнаар илгээгдсэн, тийм үү? Бурхны сонгосон тэр хүн иш үзүүлэгч. Түүн дээр израильчууд нэг өдөр ахмадууд нь одоо гол төлөв хүмүүс Библиэд хэлснээр бол хурж ирээд Самуэлээс ингэж асуудаг. Таны нас их өндөр болсон байна. Та хөгшөрчээ. Самуэль иш үзүүлэгчээ. Бидний удирдагчаа, Бурхны үнэ. Таны нас өгшөрсөн байна. Тэгээ таны хүүхдүүд ч гэсэн өнөөдөр яг таны замаар явсангүй гэж. Энэ яагаад тэгж хэлж байгаа юм бэ гэхээр Самуэль 2 хүүтэй бөгөөд хүүхдүүд нь шүүгч болсон байдаг. Хүүхдүүдээ шүүгч болгосон. Гэтэл хүүхдүүд нь заримдаа тийм байдаг шүү дээ. Бид нар өөр хүүхдүүдээ яг тийм хүн болоосоо, ийм хүн болоосоо яг миний одоо мэрэгжлийг өвлөөсөө гэж бодоход заримдаа хүүхдүүд маань бидний санснаар явдаггүй амьдрал нь харамсалтай. Зарим хүүхдүүдийн хувьд бүгд биш л дээ. Тэг хүүхдүүдтэй шүүгч нар болгосон боловч энэ хүүхдүүд нь ёс бус замаар хээл хахуулын аргаар хүмүүст үйлчилж эхэлсэн ба. Хээл хахуул авах замаар шудраг бус замаар одоо олз ашиг олохын төлөө тэр хүүхдүүд ажиллаж эхэлсэн. Самуэль үнийг мэдчихсэн. Израиль даяараа л мэдчихсэн. Тэгээ хурж ирээд та өндөр настай болцсон. Та биднийг удирдах өмнөх шиг удирдах чадхаа больжээ. Хүүхдүүд чинь ийм ёс бус замаар одоо явж ийм шүүгчийн ажиллаар дамжуулж ашиг олж шудраг бус олзоор баяж чинь. Бид нар тэр хүүхдүүдээр л удирдах болохгүй. Тэгэхээр биднэрт хаан хэрэгтэй байна гэж хэлсэн. Биднэрт хаан өгөөч.
Мэдээж энэ үг, энэ хүсэлт Самуэль хүнийхээ хувьд магадгүй тэд нар ийм шаардлага тавиад ирнэ гэж бодсон юм уу, бодоогүй юм уу бүүм. Харин Самуэль яг энэ одоо ард иргэдийнхаа ард түмнийхээ энэ үгэнд, энэ асуултанд сэтгэлээр унс. Тэр одоо мэдээж хинт ч сайхан байхгүй. Өөрийнх нь хүүхдүүдийн талаар хурж ирээд та ч одоо өндөр настай хүүхдүүдэн ч зогсохгүй юм. Тийм учраас уг нь хаан бол нэг л хаан. Нэг л бурхан байгаа. Израилийн бурхан, Израилийн хаан. Энэ бол бидний бүтээгч эзэн байхгүй юу? Энэ бол бидний эзэн Есүс Христ байхгүй юу? Шинэгэрэд бидний Библиэлд биднэрт энэ итгэл үнэмшлийг Библи бидэнд өгсөн. Тэгээд сэтгэлийн сонирн болсон Самуэль бурхантай ярилцаж, бурханд залбирахаар, бурханаас асуухаар эзний өмнө ирдэг. Тэгээ эзний өмнө ирээд ингээд Израильчууд миний ард түмэн таны сонгосон ард иргэд ийм юм ярьж байна. Эдгээр хаан шаардж байна гэсэн. Тэгээ бурхан түүнтэй ийм харилцан яриа үсгэж ард олныхоо дуу хоолойг сонс. Самуэль. Та нар биш тэд нар биш яг үнэндээ чамайг сонсох дургуудээ биш. Чамайг хүлээж авахаа болсондоо биш. Тэд нар намайг сонсох дурггүй байгаадаа эдгээр ийм хааны хүсэж байгаа юм. Тэд нар намайг хүлээж авахгүй гэдгээ ингээд чам дээр ирж инхүү илэрхийлж байгаа юм. Тэд нар яг ингээд Египтээс гарснаас хойш л намайг одоо эдгээр ингээд зан одоо байдал нь тийм үү? Эдгээр харилцаа хандлага нь өөр болж тэд нар хиймэл бурхтад шүтэж бүр алтан тоглолт хүртэл бий болгож тэрэндээ мөргөжсэн. Юм л бол гонгиндөг, гойшхондөг тийм үү? Бурхныг юм уу эсвэл одоо яг удирдах байгаа удирдагчныг буруутгах ийм хандлага нь өнөөдөр их гайх юм байхгүй гэсэн яг ийм агуулгатай хариултыг бурхан өгч. Бурхан бол нь юу ярьж байгаа юм, юу хаан? Тэд нар ч хаанаа мэдхөө болцсон юм уу? Тэд нар ч бурханаа танихаа болцсон юм уу? Тэднийг одоо яг даруу болгох хэрэгтэй байна, даруусгах хэрэгтэй байна. Хизээж энэ хүсэлтийг нь зөвшөөрч болохгүй гэж хэлэх бүрэн эрх нь байгаа боловч тэр тэдний ёсоор нь хэлсэн одоо шаардсан ёсоор нь болгоо гэж хэлж. Өөрөөр хэлбэл яг энэ хуучин гэрээнд болж байгаа 1-р Самуэль 8-р бүлэг дээр гарч байгаа яг л тэр Израильчуудын зан чанар. Энэ Израильчуудын одоо төлөвшөлт. Яг л шинэ гэрээнд нөгөө фарисеучудээр дамжуулан илэрч Есүс Христос бас л хаанчлалын тухай, хааны тухай, харагдах байдлын тухай асууж байгаа байхгүй. Тэгээд Самуэль бурхнаас тийм хариулт сонсонгуудаа тэгтээ бурхан хэлсэн байдаг. Хааных нь эрхийн сайн хэлж өгөөрэй. Та нар уншаарай 1-р Самуэль 8-р бүлэг. Хааных нь эрхийн сайн хэлж өгөөрэй. За хүнээр ингээ хаан сонгостой юм байна. Тэдний одоо шахалж шаардлагаар бий болж байгаа тэр хаан Израильчуудад хэрхэн яаж хандахыг сайн тайлбарлаж өгөөрэй. Октоодын чинь боол болгоно шүү дээ. Хөвгүүдийн чинь одоо агт чин, адуу чин тэр өөрийнхөө тэрэгний урд гүйдэг тийм хүмүүс болно шүү дээ. Залуу хөвгүүдийн чинь тийм хүмүүс болгоно шүү дээ. Октод нь үйлчлэгч болно. Тэд нар одоо хааны тэр гал тогоонд тийм үү хоол хүнс бэлдэгдэг, борив бокс гихгүй ажилдаг тийм л хүмүүс болно. Тэгээ тэдний тэр тариан талбай, усан үзмийн цэцэрлэг, чидүү модны цэцэрлэг гэх мэтлэн тэр нь бүгдээрээ хааны албатуудад очино. Өөрөөсөө хааныхаа зарцсан болно гэдгийг сайн хэлж өгөө. Хааны эрх тийм байх болно. Бүх 11-гээ тэр хаандаа өгнө. Бүх өөрсдөө байгаа сайхан зүйлээ тэр хаандаа өргөл барьц болгож барина. Өөрийнхөө хайрлаж өсгсөн охид хөвгүүдээ хин нэгэн одоо тэр хааны зарц барлаг болгоно. Тэд нар тэр хааны ордонд очиод одоо байнгын одоо тэр шүнгүү үйлчилдэг тийм л хүмүүс болно шүү дээ. Энэ хааны эрхэн тийм байх болно. Тэгээ энийг зөвшөөрч байгаа юм. Зүгээр юм уу? Хэлээрэй. Тэгээд тэдний хүсснээр болгох гэж хэлсэн. Самуэль тэгж хэлж. Бурхан Самуэльд тэгж хэлж. Самуэль очиод яг одоо Израильчуудад энийг дамжуулсан. Израильчууд тэгсэн ч гэсэн биднэрт хаан өгөө гэж шаардсан. За ингээд Самуэль хэлэхдээ за гэр гэртээ харьцгаа та нарын хүслийн чин дагуу болох болно гэж хэлээд ингээд явуулсан байдаг. Өөрөөр хэлбэл хаанч бай, удирдагч бай, хинч бай, пастор, ахлагч хинч байсан гэсэн Бурхны тусалсан хүн байх ёстой байхгүй юу? Амен. Бурхан өөрөө төлөвлөсөн, аль хэдийн сонгосон, томилсон, тусалсан хүн байх ёстой болохоос биш хүмүүсийн шахалж шаардлагаар гарч ирдэг тэр хүн эзэнд таалагдахгүй маа. Заримдаа өнөөгийн сүмч чуулганууд бас ийм тохиолдол байдаг шин.
Хүмүүс хоорондоо ярьж байгаад хин нэг өдөртөгч болгомоор байна, пастор болгомоор байна, тэгмээр байна, ингэмээр байна, олонхын саналаар. Тэгж явдаг бол олонхын саналыг бид нар сонсно гэдэг бол энэ теократ засаглал, теократ одоо бурхны засаглал биш. Теократ биш. Энэ бол демократ буюу олонний дуу хоолойг сонсоол ах юм бол, олон хүмүүс гараа өргөх юм бол тэнд зүв байна гэх юм бол заримдаа энэ алдаа байдаг. Та нар хэрвээ санаж байгаа бол Есүс Христийг цовдол, Барабыг сулал, алуурчин цаазын ялдаа Барабыг бид нар хилтрүүлмээр байна. Харин Есүсийг цовдол гэж ард түмэн тэр олноороо хашгичж байсан. Тэгээ энэ яг ёсоор л болсон. Ард түмэн хүснээрээ л болгосон. Гэхдээ энэ хизээч зүв байгаагүй. Израильчууд хаан нэгсэн энэ Самуэлийн хүсэл юм уу? Эсвэл Бурхны төлөвлөгөө байгаагүй. Тэд нар өөрсдөө хүсээд байгаа учраас, өөрсдөө чичрээд дайраад байгаа учраас, өөрсдөө тулхан шаардах бичиг хөргүүлээд байгаа учраас Бурхан заримдаа бидний залбирал бас тийм байдаг ш. Бурханаас шаардаад байдаг байхгүй. Их гоё одоо аргаар, гоё хэлбэрээр. Тэгхгүй бол инглээ. Тэгчих юм бол би үйлчлэнэ. Тэгчих юм бол би ажлаасаа гараад сүмтчин шавлал суулаач гэдэг юм одоо. Янз бүрийн аргаар шантаж явуулдаг баг. Заримдаа ийм залбирлын хариултууд ирдэг, өгөгддөг. Яг тэгвэл яг л энэ жишээ, энэ драфт байхгүй. Хүмүүсийн шахалт шаардлага. Гэхдээ үр дагаврыг өөрсдөө амсна гэдгийг Бурхан үргэлж санаалж байдаг. Үр дагаврыг та нар өөрсдөө амсан шүү дээ. Тэгээ Израилийн анхны хэн боллоо? Саул хааныг сонгосон байдаг, тийм үү? Саулын түүхийг бид нар бас мэднэ. За, Лук номын өнөөдөр бидний 17 дугаар бүлгийн 20 дугаар ишлэлээс яг л энэ фарисеучуд хармаар байна, барьмаар байна, алийн нотлоотох хизээ болохын хилээд өг, тайлбарлаад өг. Тэг энэ теологийг Есүс эвдэж байгаа байхгүй. Яг энэ хуучин гэрээнд байсан Израильчууд юм. Магадгүй одоо өнөөдрийн бидний энэ теолог буюу бидний энэ итгэл үнэмшил үзэл бодол, магадгүй бид нар энэ далийн өөр өнцөгт хараад байгаа энэ зүйлийг Есүс Христ үгүй. Энэ харагдах байдлаараа ирэхгүй шүү дээ. Та нар харахгүй. Харин энэ хаанчлал хаана байдаг юм бэ гэхээр та нарын дунд буюу таны дотор байдаг юм а гэж хэлсэн. Таны дотор энэ хаанчлал чинь байгаа штэ. Та өөрөө байлгах боломжтой штэ. Таны байр суурь, байр байдал, таны хандлага, уур амьсгал, альва юмыг харах үнцэг, таны итгэл үнэмшлийн таны дотор байгаа зүйлийг чинь энийг Бурхны хаанчлал гэдэг юм а гэдгийг Есүс тайлбарлаж өгч байна. Амен. Түүнээс хараач энд байна. Хараач тэнд байна. Тэнд хараа Есүсийн дүр Солонгос төрсөн гин. Есүс аль хэдийн Африкт амьдарч байгаа гэж байна. Эмэгтэй хүний дүрээр төрсөн байж. Ийм хууралтанд битгий автаараа гэж хэлсэн. Араас нь хөөцөлтөд байх юусоо ч шаардлага байхгүй. Тэнгэрийн хаяанаас тэнгэрийн орой хүртэл гялбах цахилгаан мэт байх болно. Цахилгаан цагхад хүн бүр харна. Хинч хоцрохгүй битгий араас нь гүй. Битгий араас нь хөөцөлт. Энд байна, тэнд байна гэвэл битгий явж оч. Наан ч худал хуурмаг иш үзүүлэгчд. Хулих юу гэдгийг жинхэнэ биш месианар. Буруу теологийн та нарыг урайлан дуудах болно. Битгий автаараа, битгий мэхлүүлээрээ, битгий залдуулаараа. Тэртээ Есүсийн хоёр дахь ирэлтийг хүн болгон мэдэх болно. Хүн болгон тэр тэнгэрийн хаяанд гэлвж байгаа, цагж байгаа, цахилгаан ингээд гялс хийгэнгүүт бараг шахуу буруу харж байгаа хүн ч гэсэн юу болов цахилгаан цагчих уу гэдэг шиг хүн болгоныг тэр цахилгаан олж оч. Тэр цахилгаан шиг Есүс Христийн хоёр дахь ирэлт хүн болгон дээр ирэх болно гэсэн. Яг л үхэл шиг. Үхэл хүнийг хаанаас ч олно шүү. Та гэртээ байна уу? Та гадаадад явж гин үү? Та хөдөө машина бариа явж гин үү? Та орон доогоор ороод нуугдсан байлаа ч гэсэн үхэл ирэхэд таныг хаанч байсан тэр үхэл таныг олохтой адилхан гэж хэлсэн баг. Тийм учраас бид нар өөрсдийнхөө итгэж үнэмшиж байгаа зүйлдээ, өөрсдийнхөө уншиж ойлгож байгаа зүйлдээ ариун сүнсний тусламжтайгаар бид нар зөв ойлголт авахын төлөө зайлбарч бас энэ сургаал номлолоор өөрийгөө хэмжиж, өөрийнхөө амьдралыг, итгэгч хүнийхээ амьдралыг тодорхойлох хэрэгтэй байхгүй. Есүс хэлж байна, битгий хөөцөл. Та нарт ингээ харагдахгүй. Та нарын дотор байдгийн штэ тэр хаанчлал чинь. Илч Паулийн хэлснээр бол хайр, баяр баясгалан, амар тайван, төвчээр, инрэл, дүлгөөн зан, итгэмж, сайхан сэтгэл, өөрийгөө захирах. Эдгээр чинь та нарын дотор байгаа
хандлага, байр суурь, байр байдал, та нарын аль хэдийн өөрсдийнхөө одоо зүрх сэтгэлдээ, дотоод сэтгэлдээ сүнсэндээ бий болгоцсон энэ зүйл чинь Бурхны хаанчлал шүү дээ гэж хэлсэн. Энийг бид нар мэдэхгүйгээр, мэдрэхгүйгээр, энэ дээр ач холбогдлохгүйгээр бид нар хаанчлал хаана байна, аль сүм дээр ирчвэ? Тэнд яриад байгаа жинхэнэ Есүс, жинхэнэ үнэн энд л байна гэдэг тэр газар болгоныг хайж явах юм бол яг энэ фарисеучуд шиг л болно гэсэн. Эсвэл тэр хуучин гэрээний одоо израильчууд хааныг нэгж чагаад өөрсдийнхөө шахалт шаардлагаар хаантаа болонгуудаа за одоо биднийг удирдараа, за одоо биднийг зарцлаараа, за одоо биднээс татвар аваад халий. Ийм маягаар өнөө үед бид нар ингэж явах юм бол бид нар шүтээнүүдийг бий болгоно. Бид нар яг л нөгөө өмнөх амьдралдаа Христ итгэхээс өмнөхөн бид нар ямарваа нэгэн юмыг эсвэл ямар нэгэн одоо хүнийг шүтэж биширч тэнд ч нэг сайн хүн байна, энд ч хардаг хүн байна. Тэнд ч очиод одоо мөрөгчих юм бол тэр хаданд очиод хадаг уйчих юм, модонд очиод хадаг уйчих юм бол тэр хаданд эдээ будаага өргөчих юм бол энэ ингээд одоо ерөөсө би бурхантай уулзах гэдэг нь эсвэл миний амьдралд хүсэж байгаа зүйлс нь биелэх гэдэг нь гэдэг шиг яг ийм имийн хэлбэр нь өөрчлөгдсөн тийм шашин шүтлэг болгох аюултай байхгүй юу? Бид нар тэгэж болохгүй. Есүс бидэрт маш тодорхой хэлсэн. Харагдахгүй, баригдахгүй. Гэхдээ маш тодорхой тэр зүйл юу вэ гэвэл чиний итгэл үнэмшлэлээр дамжуулж чиний дотор хаанчлалыг Бурхан чиний дотор өгд юмаа гэж хэлсэн. Амен. Амен. Та өөрийнхөө зүрхэн тушаа гараад тавиад хэлэхгүй юу? Хаанчлал миний дотор бий. Амен. Үндэ Есүс маш ойлгомжтой байдлаар дэндүү тодорхой одоо жишээ татаж тайлбарлаж байна шүү дээ. Тэгээ энэ хуучин гэрээнээс иш татж байгаа энэ Библиэлд саяны өгүүлсэн дэд бүлэг дээр хэлж байгаагаар бол Ноагийн өдрүүдийг санал да та нар. Лотын үеийг Содом Гомора хот юу болсон бэлээ? Яаж газрын хөрснөөс арчигдсан бэ? Яаж усан галавт живсэн бэ? Яаж тэнгэрээс гал хөхөр бууж тэр Лотын эхнэр нь хүртэл давсан баг нь боллоо доо. Дээрэс нь хөхөр унц. Давс хөхөр унц. Давсан баг нь болц. Битээ эргэж хараараа гэсэн. Өөрөөр хэлбэл та нар улс орныхоо түүхийг санааж, фарисеучудаа, израильчудаа та нар бүгдийг мэдж байгаа шүү. Бид нар яг Чингис хааныхаа түүхийг мэддэг шиг. Бид нар нууц товч байгаа ч гэдэм юм. Ардын хувьсгал, ардчилсан хувьсгал бид нар мэддэг шиг тэд нар энэ Лот болон Ноа, Есүс Христ яг энэ хүмүүсээр дамжуулж жишээ татаад байгаа нь яг тэр үед болсон процесс шиг гинт болно. Гэхдээ танд заавал үргэлжлэн сануулах болно. Ноа яасан? Ноад Бурхан хэлсэн. За энэ гим нүглэнд дэндүү их болсон. Би энэ хүмүүсийн хүн төрлөختнийг одоо бүтээсэндээ харамсаж байна. Би усан галваар устгалаа. Сүйтэглээ. Чи хөлөг онгоц бүтээгээд хөлөг онгоцоо ингэж хийгээрээ, ингэж хадаараа, ингэж залгаараа, углуургадаараа. Ийм хэмжээтэй байх юм шүү. Ийм өргөнтэй байх юм, урттай, өндөртэй байх юм. Тасалгаанууд нь ийм байх юм. Чи хамгийн хайртай дотны хүмүүсээ авч орох юм байгаа. Тэгээ бүх амьтдыг хос хосоор нь чи бас тийш авч ороороо. Ягаад гэвэл 40 өдөр 40 шөнө усан галав юулнэ гэсэн. Тэгээ эртнээс бэлдүүлж эхэлсэн. Гэтэл Ноа энийг хийгээд бас хүмүүст хэлж яриад эхэлсэн чинь хүмүүс шоолсон гэсэн Библиэлд. Шоолсон Ноаг. Ной. Чи яач вэ? Гайвуул болон залуу байх шиг байсан. Гайвуул хүн байх шиг байсан. Чи нэлсэн зүйл хаана ус байна? Хаанаас ус ирэх гээд байна? Энэ нэлсэн зүйл энэ халуун газар. Юу хөлөг онгоц? Чи солиороо юу? Алуу явъя идэ юу? Алуу явъя шоуди. Залуу байгаа дээрээ хамжи. Цагийг зугаатай өнгөрүүлье. Ноад яг тэгжилсэн. Тэгээд Ноад Бурхны хэлсэн үг байгаа болохоор тэр Бурхны үгийн дагуу тэр хичээнгүүлэн хэний ч одоо тэр ятгалганд уруу таталтанд давталгүйгээр тэр хөлгөн онгоцыг барьсаар л байсан. Эцэст нь цаг нь ирсэн. Ноа хичнээн Бурхны одоо үгийг тэдэнд дамжуулсан боловч цаг нь ирсэн харамсалтай нь хинч аврагдчих чадаагүй. Ганцхан Ноа болон түүний гэр бүлийнхэн аврагддаг. 40 өдөр тэнгэрээс 40 өдөр 40 шөнө газрын оёоргоос ус ингэж оргилж гарч ирж тэнгэрээс өдөр шөнөгүй аадар бороо юу хаана хэн байхаг гих тэмдэггүй энэ тэндгүү живж байгаа энэ тэндгүү одоо хашгичж гуугчж байгаа аврал өршөөр ирж байгаа хүн амтай голтой бүхэн тэнд живсэн байт. Яг л энэ өдөр шиг байх болно. Битгий санаа зовоо. Чи зүгээр өөрийнхөө зүгээс хийх ёстой юм аа хийж. Чи сүмдөө юу?
Чи символиктэй хамрагд. Чи цуглаандаа суу. Чи Библийг унш. Чи надтай ярилц. Залбир. Ингээл болоо. Чи өөрийгөө өөрчил. Хэнийгэн авралын зар сайн мэдээгүй сонсоогүй хүн байх юм бол тэр хүнд очиж сайн мэдээ яар. Чуулгандаа дагуулж ир. Энэ чиний Ноа яг Бурхны үгийн дагуу хөлөг онгоц бүтээсэн шиг өнөө цаг үед чиний хийж бүтээж байгаа хөлөг онгоц ч юм байхгүй юу гэж хэлж. Амен. Өнөөдөр нийгэм дэлхий бидрийг тэгж хардаг. Ой, та нар юу хийгээд байгаа юм бэ? Есүс Христ ирэх болно, өгсөн амьд бүх хүнийг шүүх болно. Хэрвээ итгэсэн аврагдаж тэнгэрт мөнхийн улсанд Бурхантай хамт хаанчилж итгээгүй тамд унах болно. За болдоо чи одоо ийм залуугаар одоо ингээд энэ хараа сүм мөн бурхан гэдэг. Чи болдоо чи залуу байж тээ явъя л да, наргий л да, цэнгийн л да, ихнэр авал да, нөхөрт гарал да, тийм үү? Библиэд хэлснээр яг энэ хүмүүс бол яг эцсийн тэр мөчийг эртэл найргиж, цэнгэж, ууж, эцтгэж, тийм үү? Ихнэр авч нөхөрт гарч худалдан авалт хийж, худалдан борлуулж, байшин барилга байгууламжуудыг барьж яасан гэсэн. Өнөөгийн чуулган яг Христийн хоёр дахь ирэлтийг хүлээж байгаа яг Ноагийн хөлөг онгоц шиг, Ноа шиг бид нар Христ итгэгчид амьдрах ёстой байхгүй. Өнөөгийн Христ өнөөдөр сүм хүлээж. Тий. Чуулган Христийн хоёр дахь ирэлтийг хүлээж. Бидний энэ амьдрал мөнхийх биш шүү дээ. Энэ махан биеийн амьдрал. Сүнсээр бол мөнхөд амьдрал. Та итгэсэн ч бай итгээгүй. Итгэх юм бол та мөнхийн улсад Бурхантай хамт хаанчлан, итгэхгүй бол та хамт одоо тарчлана. Өнөөгийн Христ итгэгч нар, өнөөгийн Христийн сүм чуулганууд яг л энэ ирэлтийг хүлээж. Бид нар байнга залбирдаг. Бид нар сайн мэдээгээ байнга ярьдаг. Шинэ хүмүүсийг бид нар урьддаг. Шинэ хүмүүс ирэхэд бид нар баяртай байдаг. Бид нар тэдэнд Бурхны хайраар хандахыг хичээдэг, хүсдэг. Энэ нь өөрөө юу илэрхийлж байгаа юм бэ гэхээр яг л Ноа, Лотын үед бас л тэгсэн. Есүс Христ тэдний түүхээр нь жишээ авч байгаа байхгүй. Ноагийн өдрүүдэд ямар байсныг санаач яг л тийм л юм болно шүү дээ. Гинт юм болно. Гэхдээ та нарт урьдчилан сануулах болно. Харин энэ үед сэрэмжтэй байгаар. Гэтэл энэ үед нөгөө хүмүүс нь за бити илээрээ юу хөлөг онгоц, юу үер, юу тэнгэрээс гал хөхрээр бороо орох морох. Явъя идэ юу наргийн цэнгийн шоууудын залуу байна. Амжиж одоо жаргаж авъя, цэнгэж авъя. Харин тийм л та залуу байна. Таны магадгүй махан бие хүсэж байна. Гэхдээ та аврагдаж амжсан юм. Асуудлын гол энэ шүү дээ. Та аврагдаж амжсан уу? Та авралын гуйлд хийсэн үү? Та гимшлийн залбирлаар залбирсан уу? Та ариун сүнсийг өөрийнхөө зүрх сэтгэл дотор өөрийнхөө одоо өөртөө өршсөн үү? Энэ асуултыг хүн бүр өөрөөсөө асуугаасаа гэж хүсэж байна. Би Бурхны өмнө үнэхээр ирж гимшсэн үү? Би гимшдэг үү? Би өмнө хийж явсан тэр буруу зөрүү алдаатай үйл явдлууд, тэр сонголтууд, шийдвэрүүд, миний гим нүгэл, миний архитан согтууралт, миний завхаарл, миний шунлын асуудлууд, миний хээл хахуул авилга, хүнийг хайрладаг. Энэ байдлуудынхаа төлөө би Бурханд итгэсэн тэр цаг мөчөөсөө эхлээд би ирж гимшсэн билүү? Миний энэ гим нүглийг, миний энэ ёс зүйгүй байсан байдлуудыг та уучлаарай. Та өршөөж хэлтрүүлээрэй гэж би залбирсан уу? Бодтойгоор би хариуцлагатайгаар. Би жинхнээсээ би ингэж залбирсан юм. Би жинхнээсээ ариун сүнсийг өөрийнхөө амьдралд өрссөн юм уу? Би зүрхэнд байгаа төрсөн тэр итгэлээ би амаараа тунхагласан юм уу эцэст? Ингэжээж би чи Христ итгэж болдгийм байгаа үст. Ингэжээж би энэ суудал дээр суух одоо Христийн сүм чуулганы нэг хэсэг байдгийм байгаа үст. Хэрвээ гинт энэ Ноагийн өдрүүчиг зүйл болвол яах вэ? Яг тэнгэр цаглахаан ялбах шиг хүний хүү шүүхээр тэр энэ Библиэд хизээ гэдгийг бичээгүй байхгүй. Хинч хизээж мэдэхгүй гэсэн. Гэхдээ та бэлэн байгаараа гэж хэлсэн. Та бэлэн байгаарай. Лот эхнэрээ алддаг шүү. Лотын үед тийм ээ. Лотын үед яг адилхан Лотод хэлсэн. Лото хоёр тэнгэр илч ирээд. За одоо энэ хотуудын чинь гим нүгэл нь дэндүү одоо хэцүүдлээ. Дэндүү ихслээ. Хүмүүс дэндүү завхарч байна. Хүмүүс дэндүү муухай болж байна. Ёс зүй алга, ёс суртахуун алга, дэндүү замбраагүй, ир эмгүү, хөгшин залуугүй. Бурхан устгах гэж байна. Бурхан энэ хотуудыг одоо газрын хөрснөөс арчих гэж байна. Арчихтаа тэр амьтаа голтой амьсгалтай болгонтой хамт устгах гэж байна. Лото чи гэр бүлээ аваад яг тэр аюултай аимшигтай үйл явдал болохоос өмнө
Энэ хотоос зугтаж гармаар байна гэж хоёр тэнгэр илч ирээд гэрт нь хонон байж сануулдаг. Харин үүр цайх үеэр хоёр тэнгэр илч за одоо бүгдээрээ явцгаая. Эхнэрээ аваараа, охтуудаа аваараа гэтгсэн. Библиэд хэлснээр бол Лот саатан тэнэгэлцсэн тухай. Өнгөрсөн ям гарагт ярьсан шүү дээ. Лот саатан тэнэгэлцсэн. Дараа нь бас бурхны одоо тэр уул руу зүхт гэсэн чинь үгүй эзэн минь тэр уул руу биш ээ. Надад арай хялбар, арай биеийн дамраар нь би талд байгаа тэр жижигхэн хот руу явмаар байна гэсэн. Бурхан бас л хүслээр нь болгодог. Гэхдээ үр дагаврыг хүмүүс өөрсдөө л амсдаг баг. Тэгээ Лот бас л гадаа гараад хөргчүүлээ аваарай гэсэн хөргчүүдтэй хэлсэн. Тэр хотынхон зүйлс аюул болох гэж шүү. Аливаа хөргч тэд нар нөгөө уусан, эдсэн, наргисан, цингсэн тийм үү? Нөгөө одоо юу гэдгийг эд хөрөнгө өөрсдөө махан биеийн хүсэл тааллын төлөө байсан хэвээрээ байсан учраас зөвхөн Лот ихнэр хоёр охиноо бүр тэнгэр элчүүд хүртэл тэднийг гялзаараа хурдлаараа сүүд боллоо чи бүр сүрэл ирлээ гэд гараас нь зууран байж аваач хотын гадна гаргасан тухай Библиэл дээр өгүүлсэн байдаг. Тэр өнөөгийн бид нар ингээд энэ дэлхийтэйг мөнх амьдрахгүй шүү дээ. Бид нар бүх үйл явдлуудыг харж байгаа. Зарим газрууд дайн болж байна. Сайхан залуу хөвгүүдээ алдаж байна, охтуудаа алдаж байна. Зарим газар ингээд насаараа амьдрах юм шиг том хаавсууд олон давхар байшингууд барьсан байсан хөрсний гулгалтаар үер болоод тэд нар нурсж байна. Эсвэл газар хөдлөөд одоо тэр газрын гаваар орж байна. Уур амьсгал солигдож байна. Хүн байгальтайгаа буруу харьцсан. Адам байгальтайгаа буруу харьцдаг шиг. Тийм үү? Бити идэрэ гэсэн модны жимснээс идэж байгальтайгаа буруу харилцсан. Бурханаас айж нуугдсан. Өөрөөр хэлбэл хүний энэ гим нүгэл арилахгүй байхгүй юу? Хүн гимтэй гэж Библиэлд хэлсэн. Бүх хүн гимтэй. Тэгээ яах вэ? Тэгтээ гарцгүй. Чи гимш. Чи бурхантай уулз. Бурханы өмнө ир. Зүрх сэтгэлээ нэ. Тэгээ бурханы хүүхэд бол. Бурханы хүү бай, охин бай. Бурхан бидэнд ингэж л хэлдэг. Тэгээ Есүс яг энийг хэлсэн. Тэр өдөр аюултай юм болно шүү. Хүмүүсээ та нар хоцрох үе дээ. Өөрөөр хэлбэл гэрт байгаа хоёрын нэгийг авна штэ гэсэн. Энэ юуны тухай ярьж байгаа юм бэ? Тарийн талбайд байгаа хоёрын нэг нь аврагдана штэ. Нэг нь үлдэн штэ. Аюултай юм болно штэ. Эртгэн бодохгүй юм уу? Эртгэн жоохон юм бодож тунгааж бяцлахгүй юм уу? Библийг уншихгүй юм уу? Бурханд залбирч үзэхгүй юм уу? Түүний дуу хоолойг сонсхийг ирж хайхгүй юм уу? Гэр бүл тийм хүмүүс байдаг шин. Эхнэр нөхөр хоёрын нэг нь итгэсэн, нэг нь итгэдэг. Нэг нь сүмд явдаг, нөгөөх нь одоо энэ тэнд өөр юм хийгээ явж идэг. Хоёр найз байдаг, нэг нь итгэж, нөгөөх нь итгэдэг ч байдаг. Ах トゥ нарын дунд зарим нь итгэж, зарим нь итгэж биш. Яг энэ өдөр ирэхэд яг ийм л юм болно гэсэн. Та дээвэр дээр байна уу, гэр дотор байна уу, тарийн талбай дээр байна уу, адуу хонь малаа хариулаа явж байна уу, юусоо хамаа. Тэр үед бурхан яг энэ шудраг шүүлт ирнэ. Есүсийн хоёр дахь ирэлт бий болох болно. Тэгээ хэрвээ та яг энэ амьдралдаа, яг одоо цаг дээр, яг одоо энд сууж байхдаа аль хэдийн шийдвэрээ гаргацсан бол та амчин аврагдана гэсэн. Хэрвээ та эргэлцээр л тэнэгэлцээр за юу гэж тийм байж идэв бити илэрээд байгаараа Христийн ингээд идэв шүү. Юу гэж али худалдаа авалтын али одоо наргиж цэнги. Ингэж яагаад цаг алдваа? Ингэж яагаад та хохирвоо? Ингэж яагаад эргээд одоо харамсаад барахгүй юм болов гэсэн. Итгэл үнэмшил удамшдаггүй шүү дээ хүмүүсээ. Итгэл үнэмшил удамшгүй. Манай ихнэр итгэдэг. Тэгэхээр би нэг там амт хаягдахгүй баха. Манай аав ээж итгэвч. Тэгэхээр бид нар нэг аав ээжигээ дагаал тэгэл одоо аав ээж маань хаашаа явна тийшэл. Итгэл үнэмшил удамшгүй. Энэ хувь хүн бүрийн сонголт байдаг юм аа. Та ингэж болохгүй гэсэн. Яаст аюул ирлээ шүү. Надад хоёр билет байна. Онгоцны тийз байна. Гэлзаараа амжаад энэ онгоцонд суучиг гэж нэмэргүй гэсэн. Тэр хүн тэр билетийг өөрөө л авах шүү. Амен. Есүс маш тодорхой хэлсэн. Санаарай. Бити алдаарай. Лотын ихнэр юу боллоо? Лот ихнэрээ алдсан. Тэгтээ Лот авралаа алдаагүй шүү дээ. Лотын ихнэр өөрийнхөө тэр махан биеийн тэр амьтай, махан биеийнхээ эд хөрөнгөтэй энэ дэлхийн үнд зүйлүүдтэй магадгүй чаргууцалдаж тийм үү? Магадгүй тэрэндээ харамсаж эргээд харсан түн дээр ингээд одоо хөхөр онч тэр давсан баг нь болсон. Битгий эргэж хараараа эргэж харлгууд зуухт юун тэр тарийн талбай дээр гэрээрээ ороод нэг чамдаа аваадах юм. Юун дээвэр дээрээс усарч буугангуудаа солих ээлжих хувцыг аваадах юм. Тийхгүй тийм зав байхгүй цаг гарахгүй. Зүгээр л яг тэр тэнгэр
Цахилгаан захих шиг, тэр үер буух шиг, гал хөхрээр бороо орох шиг тийм үйл явдал болно. Маш сайн тайлбарласан энийг. Израильчуудын түүх нь, улс их орных нь өөрийнх нь улс үндэстний түүхийг нь хэлсэн. Та нар санаж байгаа үстэй тэр үед юу болсныг. Та нарын судар бичигт чинь бичээстэй өвг дээдс чинь та нарт тайлбарлаж өгөө үстэй. Ноагийн тухай яриа үстэй. Бараг хүүхдүүдэд унтахт нь ярьдаг үстэй, сэрэмжлүүлдэг үстэй. Ийм үйл явдал болох гэдэг нь одоо амжаач. Одоо итгэеч. Чи онгоцонд өөрийнхөө тийзэрл, өөрийнхөө сонголтоор л чи тэр онгоцонд чи амжиж суух болно гэсэн. Хин нэг битээ хар. Маасаараа, цуглаанаараа, эсийн бүлгээрээ аврагдах тухай битээ бод. Чи худлаа энд дүүл чи худлаа зүйлд итгээд энэ хувь хүн болгоны асуудал байхгүй, хүн бүрийн асуудал. Тийм учраас бид нар хүмүүсийг урагшин гаргаж ирдэг. Та итгэсэн үү? Та хэдийгээр энэ хамт олонны дунд сууж байгаа ч гэсэн. Та энд хүмүүс дуулахт нь дуулж, хүмүүс залбирахт нь залбирж байгаа ч гэсэн. Таны яг зүрх сэтгэл дотор яг таны сүнсэнд энэ итгэл үнэмшил байгаа юу? Энэ гимшлийн залбирал явагдсан уу? Амен. Өөрөөр бид нар юугаа хийж ин чуулган төрж сууж байгаа юм бэ? Бид нар эрэлтийг хүлээж байгаа. Чуулган хүлээж, итгэгч бүр хүлээж. Мэдээж бид махан биеэр амьдарч байгаа учраас энэ дэлхийтэй контактлж бол амьдарч байгаа тэр ойлгомжтой. Эзэн энэ болгонд биднэрт хариултуудыг, гарц шийдлүүдийг Библиэрээ дамжуулан өгсөн. Амен. Тэгээ бидрээс үргэлж итгэлээ хурцал, итгэлээ барьж байгуул, аливаа юмд итгэлээр ханд, итгэлээр хар гэж хэлдэг. Итгэл гэж яг үүндээ юу юм бэ? Би Библи дээрээс өнөөдрийн итгэлтэй холбоотой 3 ишлэлийг та нарт уншиж өгье гэдээ бас хэвлээд аваад ирсэн ба. Итгэлийн талаар. Марк номын 11:24-т хэлсэн. Тийм учраас би та нарт хэлье. Та нар юуны төлөө залбирэн гуйна, түүнийг авсан гэдэгтээ итгэх түн. Тэгвэл тэр чинь ёсоор болно гэсэн. Есүс хэлж. Дараа нь Матай номын 21:22 дээр хэлсэн. Та нар итгэлтэйгээр юуны төлөө залбирэн гуйна, түүнийг хүлээн авах болно гэвсэн. Мөн 1-р Иохан 5:14-15 дугаар ишлэлд хэлэхдээ бид түүний хүслийн дагуу юу ч гуйсан тэр биднийг сонсдог нь түүний өмнө бидэнд байгаа итгэл зориг юм. Бид юу ч гуйсан тэр биднийг сонсно гэдгийг бид мэдвэл бид түүнээс гуйснаа авсан болохоо мэднэ гэж хэлсэн. Хүний дотор итгэл гэдэг зүйл ажиллаж явах ёстой. Хөгжиж явах ёстой. Энэ итгэл гэдэг зүйлээр та амьдрж явах ёстой. Таныг амьд байлгаж явах ёстой зүйл бол итгэл юм аа. Яг маргааш өглөө нар мандна гэдэгт бид нар итгэхтэй адилхан. Маргааш өглөө нар мандна гэдэгт итгэж байгаа юм байна уу? Гараа өргөж. Маргааш өрөө нар жаргана гэдэгт итгэж байгаа юм байна уу? Гараа өргөж. Цагаан сар болно, мэндэлсний баяр болно гэдэгт итгэж байгаа юм байна уу? Гараа өргөж. Зун болоо цаахан аадар бороо шаагна, цэцэг навч зургана гэдэгт итгэж байгаа юм байна уу? Гараа өргөхгүй юу? Амен. Энд ийм амархан итгэж штэ бид нар. Тэгвэл Бурхны үг өөрийнхөө бүтээсэн бүтээлдээ өөрийнхөө хайрлсан хүүхдтэй хандаж хэлж штэ. Маш тодорхой. Чи юуны төлөө залбирэн гуйн түүнийг авсан гэдэгт итгэх түн. Тэгвэл ёсоор болно гэсэн. Энэ итгэлийг үргэлж бидэнд хэлдэг. Нар мантахаас илүү Бурхан өөрийнхөө бүтээлд тийм үү хүний төлөө нарыг бүтээсэн, хүний төлөө сарыг бий болгосон, од мичид гаргис бүгдээрээ хүнийг баясгахын төлөө байгаа. Харин гэтэл энэ хүнд хандаж хэлж байгаа Бурхны үг нь өөрөө чи залбираач, чи итгэе, чи юуны төлөө залбирч гуйж байгаадаа чи итгэх юм бол тэр чи ёсоор болно гэдгийг би чамд хариуцлагатайгаар хэлж яана гэж Есүс бидэнд өнөөдөр үгээрээ дамжуулан биднийг ятгах юм шүү дээ. Амен. Тэгээ хэлээд байна. Энэ өдрүүд ирнэ шүү. Энэ харагдах байдлаар энд ч одоо ирдсэн байна, тэнд ч явж байна, тэнд ч төрсөн байна, тийм дүр төрхтэй юм байна гэдэг ийм худал одоо зүйлүүдэд битээ итгээрээ. Битээ тийм юм болгоны араас хөөцөлдөөрөө та нарын дотор чи дотгош байгаа өнгийн. Чиний дотор хаанчлал байна уу үгүй юу гэдгийг чи өөрөө шалгах гэж өнөөдөр Библийн үг бидэнд сануулж. Та ингээд төсөөлөд боддоо ингээд за ингээд нүдэ айнаад ч юм уу за эсвэл бидний дотор яг ингээд цэлмэх хөх тэнгэр байна гэж бодъё. Цэлмэх хөх тэнгэр. Одоо Бурхны хаанчлал. Гэтэл тэнд нөгөө түрүүний хэлсэн хайр, амар тайван, баяр баясгалан, твчээр, дүлгөөн зан, инрэл, итгэмж, сайхан сэтгэл, өөрийгөө захирах энэ зүйлсүүд бидний дотор байх ёстой.
Мэдээж хүнийхээ хувьд тэнд нөгөө гомдол, харуусал, стресс, депресс гэж юмнууд байж байгаа. Гэхдээ эдгээр нь зүгээр ингээд үйл төдий тэд нар нүгэд алга болох юм аа. Тэд нар тэндээ тогтохгүй юм. Хамгийн гол зүйл чинь тэндээ үлдэнэ. Тэр нь яг таны дотор байгаа тэр хаанчлал буюу тэнгэр шиг хөх цэнхэр тэнгэр шиг тэр гайхалтай хаанчлал таны дотор үргэлж байх юм аа. Амен. Түүнээс учраас тэр үйлдэлүүд нүгээл одно. Тэр уутгар гуниг алга болно. Тэр мөнгөгүй, тэр хөрөнгөгүй, санхүүгүй байдал, таны эрүүл мэндийн шалтгаан. Тэр бүгд тэр явж алга болно. Харин бид нар нэг зүйлийг мартаж болохгүй. Марк номын 11-р бүлэг дээр хэлсэн. Юуны төлөө залбирanгуйн түүнийг ёсоор болно гэдэгт итгэх түн гэсэн. Тэр чинь өгөгдөн, тэр чинь биелэгдэн. Ирээдүйд байгаа зүйл, ирээдүйд яг одоо чамд харагдахгүй байгаа ч гэсэн, баригдахгүй байгаа ч гэсэн, ирээдүйд байгаа тэр зүйл чам дээр ирнэ гэдэгт чи итгэх юм бол тэр чи ёсоор болох болно гэж хэлсэн. Амен. Бид нар чуулганд ирэхдээ өөрчлөгдөх гэж ярьдаг. Бид нар зүгээр нэг дэлгүүрээр ороод гарч байгаатай ч юм уу, эсвэл эмийн сангаас эм аваад явж байгаатай адилхан бид нар хэзээ ч боддоггүй. Дэлгүүрээр ороод гарсан хүн учиргүй өөрчлөлтөд гарч ирэхийг та нар харж ирсэн үү? Би өстой дэлгүүрээр ороод гарсан чинь тэрнийг уучлцдаг байж шин. Би аптекаар ороод гарсан чинь би өстой буруу зуршлаа хийждэг байж шин. Үгүй. Харин сүмээр ороод гарахад танд тийх боломж байгаа гэсэн. Сүмд бид нар ирэхдээ өөрчлөгдөх гэж. Сүмд бид нар ирэхдээ аврагдах гэж. Сүмд бид нар ирэхдээ гимших гэж. Сүмд бид нар ирэхдээ талархал, магтаал, хүндэтгэлээ өргөх гэж. Өөрт хэрэгтэй байгаа зүйлээ бурханд мэдүүлэх гэж ирдэг юм аа. Энэ бүхэн чинь биднийг өөрчилж идэг. Энэ бүхэн чинь ям гарагт биднийг зүгээр телевизээрээ үзээд юм уу эсвэл цай чанаад хоол хийгээд идээд сууж хахаас чинь илүү бидний зүрх сэтгэл нөгөө цэлмэг тэнгэр шиг тэр бурхны бидний дотор байгаа тэр хаанчлалд биднийг нааш нь биднийг явуулж идэг юм. Дагуулж идэг юм. Тийм учраас бид нар ям гарагт ирэхтэй. Бид нар эсийн бүлэгт хамрагдахтаа. Бид нар хин нэгэн Христ итгэгч удирдагч дагалдагч болохтоо. Бид нар үргэлж өөрчлөлтийг эсвэл би гэмшсэн билүү? Би буруу зүйл хийсэн гэдгээ хэрхэн яаж мэдэх вүлээ? Би авралын зар сайн мэдээг бусдад хүргэсэн үү? Өнөөдөр яг Ноагийн өдрүүд шиг эсвэл тэнгэр цахилгаан захих шиг эсвэл Лотын үеих шиг тийм аимшигтай явдал болоход миний хичнээн хайртай дотны хүмүүс яг тэр живж эсвэл шатаж үлдэх болдоо. Эсвэл би зайгүй хань ижил эсвэл найз нөхөр аав ээжтэйгээ хамт байжсэн чинь хурж ирээд шууд итгэснийг нь аваад итгээгүй нөгөө дотны хүн минь үлдэх юм биш баад. Бид нар яаравчлах хэрэгтэй болдог. Энэ болгоныг бодохгүйгээр бид нар чуулганд ирэх юм бол дэндүү хайрын цаг, дэндүү хайрын амьдрал болно шүү. Бид нар юу амжих ёстой вэ гэхээр тэр залуу халуун насандаа зугаалт цэнгэлж амжуулж явах тухай биш. Наргиж наадаж найз нартайгаа нөхөрлөх тухай биш. Бид нар харин аврагдаж амжсан эсэх тухайгаа л бодох шүү дээ. Бас хин нэгэн хүн, таны мэддэг хүн аврагдаж амжсан болов. Тэр онгоцсонд таны далбаанд ор туулаачилж орох биш. Эсвэл тэр галт тэргэнд суух биш. Харин өөрийнхөө тасалбарыг нэр төртөөгөр итгэл үнэмшилтэйгээр гаргаж ирээд би аврагдсан нэг надад энэ онгоцсонд суух эхийн бичих нь байна гэж хэлэх. Тэр нэг хүний тухай бид залбирах ёстой. Өнөөдөр санаа тавих ёстой. Амен. Халелуя. Та энэ бүхнийг ойлгож байна. Энэ бидний ойлгохгүй болохгүй. Бид нарт сонголт байхгүй л дээ. Бид нар энэний төлөө итгэдэг. Бид нар энэний төлөө гимшдэг, залбирдаг. Энэ сууж байгаа хүн болгон л өдөр бүр залбирдаг шин. Та заримдаа боддог. Би дэндүүх махан биенийхээ хэрэгцээний төлөө залбираад байгаа юм шүү. Дэндүүх би материалын хэрэгцээ. Лотын ихнэр шиг. Яана тэнд байгаа эд хөрөнгө минь шатж байна. Яана лизингийн төлж амжаагүй нэг машин дууслаа шүү. Галд өртөжлөө шүү. Ингэж бид нар Христ итгэж хүнийхээ энэ гайхалтай нэр төрийг ийм хямдхан, ийм доогуур, ийм үн цэнэгүй байдлаар авч явж болохгүй шүү дээ. Тэгээ өнөөдөр манай чуулганд бас шинээр хүмүүс ирсэн. Түрүүн бас шинээр ирсэн хүмүүс гараар өгч байсан. Би та өнөөдөр шинээр ирсэн ч бай. Эсвэл та өнөөдөр энэ цуглаанд явдаг ч бай. Би тэр хүний төлөө залбирч өгмөр. Бүгдээ хамтдаа тэр хүмүүсийн төлөө залбирмаар. Хэрвээ бидний дунд шинэ хүн эсвэл та чуулганд явдаг хэрнээ хизээч Бурхны өмнө ирж гимшиж байгаагүй. Өөрийнхөө гим нүглийг улааж залбирч байгаагүй. Миний гимтэй байдалд минь намайг уучлаарай. Миний гим нүглийг
өршөөгөрөө гэж та хизээч залбирч үзээгүй. Та бас өөрийнхөө амаар авралын гуйлд хийж үзээгүй тийм хүн байвал би таныг урагшаа урмаар. Энэ бол чуулганы ажил. Чуулган бид нар энийг хийх ёстой. Хэрвээ та ариун сүнсийг өөрийнхөө амьдралд байгаа гэдгийг мэддэггүй. Бурхны хаанчлал таны дотор хараахан бий болоогүй гэж бодож байгаа бол тэр хүмүүсийг би гараа дэш нүрэхгүй гэж байна. Урмаар. Та өнөөдөр аврагдмаар байна. Та өнөөдөр гимшид залбирмаар байна. Магадгүй та санаа сэтгэл чинь зовоод магадгүй ичих байдлын үүднээс гараа өрөхгүй байж бол. Гэхдээ би хэрвээ тийм бол би таныг уриалж та заавал дахин чуулганд ирж эсийн бүлэгт хамрагдаж удирдагч нартаа уулзаж авралын гуйлд хийгээрэй. Та гимшид залбираар ариун сүнсийг өөрийн дотор ураар. Хэрвээ яг одоо энийг хиймээр байвал ичид зуулгүйгээр урагшаа гараад ир гэж би таныг урмаар. Бид нар хамтдаа таны төлөө залбирч өгөх бол. Амен. Бүгд хамтдаа суудлаасаа босцгоё. Халелуя. Чуулган үргэлж шинэ хүмүүсийн төлөө залбирдаг. Гараад ир санаа зовлтгүй. Бид нар бүгдээрээ яг адилхан нэгэн цагт би бас урагшаа гарч ирж ойлж дотор минь маш их зүйл процесс болж би залбируулж жоохон нашаа зогсчих тийм. Залбируулж байсан. Би авралын гуйлт хийжсэн. Урагшаа гарч ирээ зогсож. Бүгдээ алга ташаа. Баяр хүрнэ. Баярлалаа. Ийшээ жоохон шигдчих юм. Өнөөдөр энд гарч ирж зогсож байгаа ахын дүүс дүүнэр та нарын төлөө маш их баярлж байна. Маш их талархаж байна. Нэгэн цагт би бас яг ингэж гарч ирээд би өмнө ерөөсөө ч юм болдог байдаг гэж бодож байгаагүй. Би биетэй, би сэтгэлтэй, бас би сүнстэй. Миний сүнс шүтэж бишэрч залбирах ёстой. Миний сэтгэл хайрлуулах ёстой. Махан бие минь энэ дэлхий дээр амьдарч байгаагийнхаа хувьд эдэж одоо унтаж амарч явах ёстой гэдгийг л одоо би зөвхөн махан бие дээрээ л төвлөрч боддог байсан болохоос биш. Би Бурхны хүүхэд юм байна. Би Бурхны охин юм байна. Би маш ихээр хайрлагдсан юм байна. Би зүгээр нэг тохиолдлын чанартай нэг зам дээрээс олдсон тэр нэг одоо зүйл биш юм байна шүү дээ. Тэгээ би азтай азгүй тохиолдлоор би аав ээж их одоо ихийнхээ хэвлэлд би бүрдээгүй юм байна. Бурхан надад дэндүү хайртай учраас тэр аль хэдийн намайг энэ дэлхий дээр яг энэ цаг үед тэр гэр бүл энэ улс үндэстэнд хүү болж охин болж мэдлээсэ гэж тэр төлөвлөсөн учраас би мэдлсэн юм байна. Би өнөөдөр ёроолыг авах зохистой юм байна. Би ёроолыг авах бүр ёстой юм байна. Ягаад гэвэл би энэ ёроолыг авснараа би энэ итгэл үнэмшлөөрөө би үр хүүхдүүдэд хүмүүжүүлнэ. Миний итгэл үнэмшлийг хүүхдүүд минь хараад намайг дагаж дуурайх болно. Жинхэнэ бурхантай танилцах болно. Энэ дэлхийлэг энэ маш хэцүү байгаа энэ нийгэмд хөл алдахгүй амьдрах тэр баталгаа бол Христ итгэл Бурхны хүүхэд байх, эзэнтэй байх эзэнгүү хонь биш. Төөрсөн хүмүүс биш. Эзэнтэй, Бурхантай, хариуцлагын тогтолцоотой, буруу зүйлийг ялгах чадвартай. Сүнсний минь нүд нээгдэж, сүнсний минь чих хонгоож, Бурхны энэ дээрээс эсвэл энэ Библиэс хэлэгдэж байгаа, уншигдж байгаа үгэнд би ойлгож хүлээж авч. Зүгээр нэг эн чинь шашин биш юм байна шүү дээ. Энд чинь зүгээр нэг шүтлэг нэг ашиг олдсны хойноос явж байгаа тийм одоо чэйжилдэг зүйл биш юм байна шүү дээ. Энийг би өөрийнхөө энэ амьдрал дээр би сайхан би бүх хэрэгцээгээ хангуулж амьдрахын тулд хэрэгэлдэг тийм шидтэй томьёо биш юм байна шүү дээ. Энд чинь маш их хүн цэнтэй. Их мэдлэлтэй ном юм байна. Үг юм байна. Энд чинь ам юм байна шүү дээ. Энэ ам юм байна. Энэ амийг би яагаад өнөөдөр хүртэл авахгүй явсан юм бэ? Энэ ам чинь надад байх ёстой зүйлийг өнөөдөр миний нүдийг хэн хаасан юм бэ? Хэн намайг харлан болгож ирсэн юм бэ? Библиэд ирснээр бол муу ёрын сүнс, сатан, бодиттой оршдог диавол, бурхан байгаа бол бузар нэгэн байж л, гэрэл байхад харанхуй байж л байдаг. Жинхэнэ юм байхад хурамчууд нь бас байж л байдаг. Гэтэл би өнөөдөр жинхэнэ бурхантайгаа танилцах надад ийм гайхалтай ёроол хувь тохиож та ингэж бодож залбираас ямар агуу бурхан бэ? Ямар амьд юм бэ? Ямар бодиттой юм бэ? Энэ хүмүүс чинь нэгэн цагт мэдхгүй байжгаад эзэн бурхантайгаа уулзаад өнөөдөр амьдрал нь ертөнцийг үзэх үзэл бодол нь зүрх сэтгэл нь ямар уужим уудан болдго юм бэ? Ямар их хайраар бялхаж дүүрдэг юм бэ? Хүмүүсийг ямар өөр нүдээр хардаг болчт юм. Мөн өөрийгөө өөрчлөхийн тулд энэ хайр инэрлийг авах гэж урагшаа гарч ирсэн та нартай маш их баярлалаа. Тэгээ бид нар амьд үг чуулган гараас сунгаад энэ хүмүүсийг өрөөж залбирч өгцгөө. Тэгээ дараа нь намайг дагаад пастрыгаа дагаад намайг дагаа хэлээрээ гэхээр энэ зогсож байгаа. Та бүхэн маань дагаад хэлээр өөрийнхөө энэ зүрхэндээ төрж байгаа. Дотоод сэтгэлдээ төрж байгаа тэр
итгэл үнэмшлийг амаараа тунхаглаараа гэж Библи бидэнд заадаг байна. Тэгээ амьд өвчүүд бүгдээ гараа сунгаад урагшаа гарч ирсэн. Энэ нахан дүүсийн төлөө, дүүнрийнхээ төлөө, ах эгч нарынхаа төлөө талархан залбирцгаая. Эцэг бурхан минь ээ, эзэн Есүс Христ минь ээ. Бидний маш их хайртай ариун сүнс бурхан минь ээ. Энэ өдрийн төлөө, яг энэ цаг мөчийн төлөө таньда баярлалаа. Үнэхээр бидний гэр бүлд Христийн биед өөрийнхөө чуулганд бүл нэмхийг зөвшөөрсөн танд бүх алдрыг өргөж байна. Өнөөдөр шинээр тантай танилцаж, таныг хүлээн авч, гимшлийн залбирлыг амьдралдаа магадгүй анх удаа жинхэнэ бурхны өмнө ирж хэлэх гэж байгаа эдгээр хүмүүсийн төлөө эзэн таньда талархаж байна. Эзэн минь бид амьд өвчүүд энэ зогсож байгаа хүн нэг бүрийг өрөөж, амьдралын бүхий л хэсгүүд энэ цаг мөчөөс эхлээд танаар өрөөгдөх болтугай. Үнэхээр ихээр өрөөгдөх болтугай. Үнэхээр илбгээр амьдрал нь ивээгдэх болтугай Есүсийн нэрээр. Сайн эрүүл мэндүүдийг тунхаглаж, сайн эрүүл мэндийг хүн нэг бүр дээр тунхаглаж, зүрх сэтгэлийн амар амгалан байдлыг тунхаглаж Есүс Христийн нэрээр. Сүнсний өсөлтийг, сүнсний авралыг бид Есүс Христийн нэрээр тунхаглан залбирч байна. Үнэхээр бүхэл бузар муу зүйлүүдээс хамгаалагдаас. Эзэн минь ээ, өвчин зовлон гайхамшиг бузар муугаас энд гарч ир зогссон хүн нэг бүр энэ цаг мөчөөс эхлээд Бурхны мутраар хамгаалагдах болтугай Есүсийн нэрээр. Халелуя, танда баярлалаа эзэн минь ээ. Өнөөдрийн энэ цаг мөч юутай гайхалтай. Энэ таны нэгүсэл үл яг эзэн минь ээ. Энэ таны цаг. Эзэн минь ээ, таны төлөвлөсөн тэр гайхалтай мөч гэдгийг бид нар хүлээн авч яана эзэн минь ээ. Эзэн минь ээ, танда баярлалаа. Танда талархъя. Бүгд энэ ур зогсож байгаа дүүнэр маань, ах эгч нар маань гараа өрөхгүй юу дэш нэг гараа баруун гараа дэш. Эсвэл урагшаа сунгаж болно тийм ээ. Тэгээ намайг дагаад залбираа. За намайг дагаад пастрыгаа дагаад залбирш. Тэнгэрлэг эцэг минь ээ. Намайг бүтээсэн бурхан аав минь ээ. Яг энэ цаг мөчийн төлөө үнэхээр талархаж. Би таны өмнө ирж зогсохдоо миний өмнө нь хийж байсан бүхий л алдаа дутагдал. Гим нүглүүдийг минь уучлаач гэж гуйж. Яг энэ цаг мөчөөс эхлээд намайг өөрийнхөө хүүхдэн болгож хүлээж аваач гэж гуйж залбирч байна. Би ертөнцийн цорын ганц эзэн болох бүтээгчд итгэж байна. Түүний ариун хүү Есүс Христийн нэрээр итгэж. Өдгөөгөөс 2000 жилийн тэртээ Есүс Христ миний төлөө энэ дэлхийд хүрэлцэн ирж онгон ихийн хэвлийгээс мэндэлж миний бүх гимнүглийг өөртөө үүрч загалмаа дээр цовдлогдсон үхэж мөн 3 хоногийн дотор үхлийг ялан дийлж дахин амьсан гэдэгт би итгэж байна. Би ариун сүнс бурханд итгэж байна. Энэ бүхнийг Есүс Христийн нэрээр өөрийн амьдралд тунхаглан залбирлаа. Амен. Халелуя. Бүгдээ хамтдаа алдрын чанга галуулцтай өргөё. Маш их баярлалаа. Маш их баярлалаа. Бүгдээ өргөжлүүлэн алга ташиж баяр хүргье тхөө. Халелуя. Баярлалаа. Та нар бас суудалтаа суухтанд баяр хүргээрэй заа ёо. Баяр хүргээрэй, тэврээрэй, боломжтой бол тэврээрэй. Халуун дотноор Бурхны хайраар хандаарай. Та нар маш том ажлыг хамтдаа бид нар яг энэ цаг мөчөөс эхлээд эхлүүлсэн шүү. Та за. Өдрөө дахин алдрын алга цэцгийг өргөцгөө. Бурхныг хүндэлцгээе. Түүнийг магтцгаая. Халелуя. Аврагдагчдын тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдэх болтугай. Амен. Халелуя. Бүгдээ гараа өргөөд Есүсийг магтцгаая. Би магтаадыг өргөё. Түүний нэрийг бүгдээ хамтдаа гараад Есүсийг өргөөд Бурхан ааваа магтцгаая. Есүс ааваа хүндэлцгээе. Есүсийг хүндэлцгээе. Magtan dosna
би алдрыг өргөв эцэг алдарт эзний Есүс агуу эзний нэрийг би магтан дуулна би магтаалыг өргөе Халелуя. Би магтаалыг өргөё. би магтаалыг өргөе Тэмээцмэн танийга магтъя. эцэг Танийга хүндлэе. түүний нэрийг Танийга өргөмжлөе эзэн минь. Есүс агуу эзний нэрийг би магтан дуулна би алдрыг өргөв эзэн алдарт эзний нэр Есүс агуу эзний нэрийг би магтан дуулна Халелуя. Бүгд алдарт ашигцгаая. Алдрын чангаас шангалуулсан өргөцгөөё. Хамтдаа эзний заасан залбирлаар залбираад өнөөдрийнхөө цуглааныг өндөрлөцгөөё. Бүгд гараа өргөө тунхаглацгаая. Эзэн биднийг ийхүү залбираараа гэсэн. Та намайг дагаад залбирахгүй. Тэнгэрт бидний аава. Таны алдар ариунаар дуурсдгаа. Таны хаанчлал ирдэгвэ. Таны таалал тэнгэр чигээ газарт бэлдэгвэ. Бидний өдөр тутмын хүнсийг өнөөдөр бидэнд хайрлаач. Бид өртөнгүүдээ уучлсны адил өөрсдийн минь өрийг уучлаач. Биднийг уруу татлаханд бүү автуулаач. Ёрын муугаас гэтлэгээж. Хаанчлал, хүч чадал, алдар суу мөнхөд таны Есүсийн нэрээр. Амен. Халелуя. Эзэн бурхан алдарш болтугай. Эзэн бурхан алдарш болтугай. Та сайхан амраарай. Хэрвээ та анх удаа шинээр хүрсэн бол урдлыг нэ дахин хурж ирээрэй. Бид нар танд чуулганыхаа талаар, сургалтуудынхаа талаар танилцуулах болно. Эзэн бурхан таныг ивэх болтугай.